Чингис хааны нэрвжид их засаг их сургуулийн эрдэмтэн багш ажилтан ажилтгсад оюутан сурвалжлагчид төгсөгчдөө шинэ он шинэ жилийн халуун дотны мэдчилгээ дэвшүүлий. Эзэн Чингис хаан айдахдаа миний алтан ураг их засаг хуулиа мөрдөж байсан цагт өн мөнх орших болно. Их засаг хуулиа мөрдөхөө байлбал Чингис хаан гэж хичнээн дуудаач нэмэргүй болоо гэж хэлсэн байгаа. Чингис хааны их засаг хуулийг Чингис хааны бэлэг сургаалыг сайн судалж улс орноо нийгмээ засахад ашиглавал ихээхэн тустай байхаа гэж бодож байна. Удирн одож байгаа могой жил их засагчууд бидэнд өгөөж буйнаа харилсан сайхан жил боллоо. Манай сургуулийн төгсөгч Батмагнай үндэсний их баяр цэнгэл нааданд төрүүлж астан цол хүртлээ. Манай сургуулийн оюутнуудаас дэлхийн 2 авраг төрлөө. Манай сургуульд олон сайхан үйл явдлууд өрнөсөн сайхан жил болж өнгөрлөө. Хүннүү группийнхээ ажилтан ажилтгчдад шинэ он шинэ жилийн халуун дотны мэдчилгээ дэвшүүлий. Манай хүннүү групп өнгөрч байгаа онд маш их зүйлийг хийж бүтээсэн, олон жуулчдыг хүлээж авсан сайхан жил боллоо. За манай малчин телевиз бас малчин түмэндээ үечилж Монгол улсын шилдэг телевизийн нэгээр шалгарсан би маш их баяртай байна. Ингээд Монголын малчин түмэндээ шинэ он шинэ жилийн халуун дотны мэдчилгээ дэвшүүлий. Малчин түмний маань хиймэр дундаа энэ жил маш сайхан байна. Ирэх морин жил бол малчин түмэнд өгөөж буйнаа хайрлсан сайхан жил болно гэдэгт итгэл төгс байна. Их засаг их сургуулийн эрдмийн хамт олондоо Хүннүү группийн ажилтан ажилтгчдаа малчин телевизийн үзэгчдэд Монголын ард түмэндээ шинэ он шинэ жилийн халуун дотны мэдчилгээ дэвшүүлж эдгээр энг хамгаалан төрлөөр төвшин амгалан байхын ёроодыг өргөё. Шинэ оны мэдчилгээг өргөн дэвшүүлье.